Монгол Улсын их хурлын дарга улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого хөтөлбөр тэтгэврийн даатгалыг олон давхраг тогтолцоонд шилжүүлэх, тэтгэврийн тогтолцоонд хувийн хвшлийн оролцоог сайн дурын нэмэлт хэлбэрээр дэмжин ахмад настан олон их усүр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх, даатгуулагчийг илүү олон жил хөдөлмөрлөж, шимтгэл төлөхийг урамшуулах, санхүүгийн зах зээлийг дэмжих зорилт тодорхойлсон. Иргэд сайн дурын үндсэн дээр хуримтлал үүсгэж нэмэлт их усрээс тэтгэвэр авах сонирхол нэмэгдэж байгаа боловч энэхүү харилцааг зохицуулсан бие даасан хууль эрхцэн орчин бүрдээгүй байна. Энэ нь хувийн тэтгэврийн тогтолцоонд хамрагдаж байгаа иргэдийн эрх зөрчигдөх эрсдлийг бий болгож байна. Түүнчлэн хүн амын насжилт, дундаж наслалтын өсөлтөөс үүдэлтэй хөдөлмөр эхлэх хугацаа уртсаж байгаатай холбогдуулан иргэдийг цалин орлоготой байх үедээ бүрэн хуримтлал бүхий хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоонд хамруулж зөвхөн улсын тэтгэврийн даатгалын сангаас гадна олон их усрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Энэ хүрээнд Монгол Улсын үндсэн хууль, олон улсын гэрээ болон бусад хууль тогтоомжтой нийцүүлэн холбогдох төр хувийн хвшлийн мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангаж хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг 11 бүлэг 49 зүйлтэйгээр шинжилэн боловсрууллаа. Хуулийн төсөл нь Монгол Улсад тэтгэврийн олон давхрах тогтолцоог нэвтрүүлэх, даатгуулагч олон их усүр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төрийн бус өмчөд тулгуурласан сайн дурын хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаа явуулах, эргэцсэн үндсийг тогтоож, хувийн нэмэлт тэтгэврийн хуримтлал үүсгэх, зарцуулах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах бөгөөд даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах, даатгагчийн болон төрийн захиргааны байгууллагын эрх үүрэг чигүүргийг тодорхойлох, тэтгэврийн сангийн хөрөнгө оруулалтын удирдлагыг тогтоох, тэтгэвэр олгох, маргаан шийдвэрлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах, хамгаалах зэрэг зохицуултыг тусгасан болно. Хуулийн төсөл батлагдсанаар иргэдийн хувийн нэмэлт тэтгэврийг 1 удаа 5-10 жилийн хугацаанд мөн насан туршдаа авах, мөн тэтгэврийн наснаас өмнө хөдөлмөрийн чадвар алдсан тохиолдолд тэтгэврээ тогтоолон авах хэрэгтэй бөгөөд нас барсан бол тэтгэврийн хуримтлалаа өвлүүлэх эргэцсэн орчин бүрдэнэ. Ажил олгогчийн тухайд ажилтныхаа нийгмийн хамгааллыг дэмжсэн хүний нөөцийн шинэ бодлого хэрэгжүүлэх, ур чадвартай ажилтнаа тогтвор суурьшилтай ажилуулах, байгууллагын нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна. Мөн даатгал тэтгэврийн сангуудын хөрөнгө урт хугацаанд өссөнөөр дотоодын хөрөнгийн зах зээлд урт хугацааны хөрөнгө оруулалтын их усүр бий болж санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой юм а. Иймд хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.